del Sambaiano, Ejeniottering Hallung Mendik Tepshilchi Baina. Pitnik Kem Nugulester Abrastum Choringanch Emit Borhang. Pi Ariung Ochas Tanach Ariung Baitung Ketchpitin Toshastum Baiga. Borhang Bol Keril Tund Uchuhunch Harangoi Bergui. Borhangda Itkich Tunik Tagatuk Kumus. Kembocharing Harangoin Toturbish. Chupt Ariung Sang Uninch Chevil Kiril Totur Emdrak Yostebaiga. Kem nugul te Ariung Bos Bitnik Choringanch Hugir Tamjolchi Bitnik Ariung Polguch Uksumaiga. Önötürü tabitnar Borhangni 이빌 니굴슬레 예수스 그리스팅 조사라 북겜 누굴 오각티치 아류스각티치 아리용 체베르 벌승 오치라스 어뜨르부링 버티트 엠드랄트 아리용 엠드랄라라 엠드락 요세바이가 비트너 아리용 엠드락인 톨트 어뜨르부 부릉 특스 아리용 벌항니움은 오측 요세바이가 호칭게리는 윗 벌항 모시게를 담절지 벌항니 아르투무 아리용 벌항니움은 오측 톨트 타길치아르 담절지 타길 어르그스누르 벌항니움은 어초트 둔테 오울찌치 둔테 누hul루치 바이사 빛나로도 오징게레 레위노미 암트 소틀치 바이 팀에 레위노민 내게 저로가 또거로 불리고 있대 벌항니 아트문 벌항도 초 다붕 더를릭 비슷한 배가 샤탈 타힐 이땡 얼굴 에빈 털록 타힐 누굴린 털록 타힐 에민 털록 타힐 다붕 털린 타힐 얼굴치 아리용 벌항니움은 어쩌 벌항니 아리용 바이달리 어뜨르분 홀리지 압득 바이사 하링 어느뜨르 다빗날 다힐 어르스꾸이 오칠은 예수스 그리스트 비트니 아브락 에진 호칭게레 레위놈트 토샤성 다힐칭 바스 북 들린 다힐릭 부릉 특스 비루스 오치라스 어느뜨르 빛낫 다힐치아라 다힐라르 담줄지 벌항념은 어측비시 철인간치 조치 비트니 아버르그치 에진 예수스 그리스도를 담줄지 벌항념은 이트길릴 오치득 벌성 배가 호칭게레 레위노밍 다붕 털린 다길 볼 때면 어느트린 비트니 모르글트 아틸강 오탁 오칠 절록 운친테 배가 호칭게니 아트무 다힐라르 담줄지 어뜨르불 벌항님은 어찌득 바이소벌 어느뜨르
та бид нар мөргөлөөр дамжуулж эзэн Есүс Христэд дамжуулж ариун Бурханы өмнө очиж түүнтэй өдөр бүр уулзж түнд алдар магтаалыг өргөж түүний ивэл хайр өршөөл нэгүүлслийг авдаг болсон байгаа. Шаталт тахилбал тийм ээ өдөр бүрийн сайн дурын Бурханыг байлуулах зорилгоор бүхнээ Бурхандаа өргөн даатгах хүсэл итгэлийг илэрхийлдэг үндэстэн тахил байсан. Бурханы ард түмэн өдөр бүр Бурханы өмнө очиж шатал тахил өргөж Бурханыг байлуулдаг байсан. Бурханыг хүндэтгэн алдаршуулж тавуулчрын ганц амьд Бурхан бүхнийг захирагч бүтээгч аврагч Бурхан гэдгийг дээдлэн хүндэж түүнийг алдаршуулдаг байсан юм. Шаталт тахил бол сайн дурын Бурханыг байлуулах тийм ээ Бурхандаа бүхнээ өргөн даатгах хүсэл зорилго итгэлийг Бурхандаа өдөр бүр өргөдөг Бурханы ард түмний тахил байсан. Өнөөдөр та бид нар амьтны чусаараа шаталт тахил өргөдөггүй ч өдөр бүрийн бидний амьдрал бол Бурханы өмнө сүнслэг мөргөл болж бидний бүх бие амьдралаараа түүнийг байлуулж түүнийг алдаршуулах ёстой байдаг юм. Тийм учраас шаталт тахилын зорилго учир утга бидний амьдрал ба бидний мөргөлд шингэсэн байх ёстой байгаа. Өнөөдөр бол 5 тахилын 2 дугаар тахил болох эдийн өргөлийн тухай хамт судлах болно. Эдийн өргөл гэж юу вэ? Эдийн өргөл ямар зорилгоор өргөж байсан бэ? Эдийн өргөлийн утга учир зорилго үнцэн өнөөдрийн бидний амьдралд хэрхэн ач холбогдолтой вэ гэдгийн талаар Бурханы үгийг судлах болно. Леви 2-ын 1-3 хүртэл хамт уншна. Хэн нэгэн эзэнд өргөл болгон эдийн өргөлийг өргөх аваас өргөл нь сайн гурилын байх бөгөөд тэр үүн дээр тус асган дээр нь гүгэл тавив. Тэр үүнийг Аароны тахилж хөвгүүдэд авчран сайн гурилаар атаг дүүрнийг тосноос нь гүгэлтэй авах. Тахилж үүнийг бэргэдлийн хов болгон тахилын ширээн дээр шатаах бөгөөд энэ нь эзэнд тааламжит үнэт галан тахил болоё. Харин эдийн өргөлийн үлдэгдэл нь Аарон болон түүний хөвгүүдэд ноогдох бөгөөд энэ нь эзэнд өргөх галан тахилууд дотроос
아리오나스 아리오는 벌고 아멘. 레위 어떠걸 플렉트 이땡 어르글링 요식 비칙트 승배가 이땡 어르글 볼 때면 답은 들린 다힐 도트르스 간치근 엠트니 초사라 어르글 보스 우르 다리아가 어르그득 어르글 배상 버럭니 아트문 버럭니문 이땡 어르글릭 어르기도 사행 고릴 우르 다리아 버럭니문 앞치치 배상 어떠리 시우집을 사행 고릴 에지니움은 앞치리치 터스 헤잇 고길 때 함트 오르그득 배상 두루뚜기를 이시우집을 조흔 지그니성 이띵 어르글릭 어르극 아와스 저풍 사행 고릴릭 어르극 드띠꾸이 조흔 지그니성 줄치 에신데 어르극 벌룸지대 배상 답덕을 이시우집을 때문에 히립 어르글 친 하이롤린 타박 딜 희승 이띵 어르글 백 아와스 주풍 사행 고릴 어르극 드띠꾸이 조흔 지그니승 팀에 하이롤린 타왁딜 희승 이띵 어르글치 어르극 벌롬지대 배상 돌로또가리 이실드 히립 어르글친 사원다 벨티기승 이띵 어르글 백 아와스 조 팀에 하이롤린 타왁 바스 사원 벨티기승 이띵 어르글치 어르극 벌룸지대 배상 사행 고릴 두길 어르치 볼록 벌룸지 배상 되면 지근이치 볼성 배상 사원 벨티기승 에스빌 하이롤린 타박은 벨티기승 이티치 어르극 벌룸지대 배상 아론 넥두길 이시리스 우치불팀에 이땡 어르글 어르극 여성이 토하이 비상 아론 두루뚜기를 이시리스 직성 타납 대지 우르 짐식 이땡 어르글릭 에젠트 어르극 아와스겠어 데모차스 사행 고릴 우르 짐승이 대지 팀에 조 하이롤린 타박은 벨티기승 이티치 에지니움은 어르극 벌롬지대 배상 인게치 간청 사행 고릴 투띠구이 홍벌공 벌항다 조류지 조건 지근이승 치벌른 하이롤린 타박은딜 희승 이띵 얼굴 치벌른 우르 타리아니 대직치 얼굴 치벌른 홍벌공 엠다랄린 녹줄 바이달린 다고 벌항유문 얼굴 벌롬지대 배상
тэгэхэд 3-р ишлэлд харин эдийн өргөлийн үйлдэгдэл нь Аарон болон түүний хөвгүүдэд ноогдох бөгөөд энэ нь эжэнд өргөх галаан тахилуудын дотроос ариунаас ариун нь болгов гэсэн. Эдийн өргөлийг бүгдийг нь өргөх биш. Эдийн өргөлийн хэсгийг өргөд үйлдэгдлийг Аарон болон түүний хөвгүүд тахилчин удам ариун асарын дотор идэх боломжтой байсан. Бас 10-р ишлэлч гэсэн эдийн өргөлийн үйлдэгдэл нь Аарон болон түүний хөвгүүдэд ноогдох бөгөөд байсан. Тийм учраас эдийн өргөлийг өргөсөн өргөлийн дотор хэсгийг Аарон болон түүний хөвгүүд идэх боломжтой байсан. Тийм учраас эдийн өргөлийн өргөл тийм ээ тахилж Аарон болон түүний хөвгүүдийн хоол хүнс болсон гэсэн утгатай. Ингэж Бурханы ард түмэн өдөр бүр эзний өмнө сайн гурийг жоохонд чигнэсэн идэ хайруулын савнд бэлтгэсэн идэ бүр үр тарианы дийж эзний өмнө авчираад эзэндээ шатгаж өргөл өргөдөг байсан. Тэгэд эдийн өргөлийн үйлдэгдэл нь Аарон болон түүний хөвгүүдийн хоол хүнс болж тэд нар идэх боломжтой байсан. Тэгвэл өнөөдрийн эдийн өргөлийн чөлөө утга учир гэж юу вэ? Библийн судлаачид эдэмтэд эдийн өргөл бол хоол хүнс өдөр бүрийн хэрэгцээг хангаж өгсөн Бурхандаа талархах сэтгэл. Өнөөдөр бидний идэх бүх хоол хүнс маань таныг хангаж өгсөн гэдэгт итгэх итгэлийг гэрчлэн илэрхийлж түнд алдар магтаалыг өргөх тахил байсан. Бурхан эдийн өргөлөөр дамжуулж чиний өдөр бүрийн хоол хүнс би хангаж өгсөн шүү. Өдөр бүрийн хоол хүнсээр хангаж өгсөн Бурхандаа талархаарай. Өдөр бүрийн хоол хүнсээр хангаж өгсөн Бурхандаа итгэрэй. Чиний хоол хүнс чиний Бурхан хангаж өгдөг шүү. Бурханы дотор сэтгэл хангалуун байгаарэ гэж эзэн сургаж сануулж мэдүүлэх гэдэг. Энэ эдийн өргөлийг Бурхан ёсчилж тушаасан байна гэж тайлбардаг байна. Товчхон ирбэл эдийн өргөл бол өдөр бүрийн хоол хүнсээр хангаж өгсөн Бурхандаа талархаж өдөр бүрийн
хоол хүнс бол Бурхан хангаж өгдөг гэдэгт итгэлийг илэрхийлдэг өргөл байсан юм аа. Бурхан Синай уулаас Леви номын хууль өгөхөөс өмнө Бурханы ард түмнийг 420 жилийн Египтийн боолчлоос авран гаргаж өгсөн байгаа. Тэгсний дараа тэднийг чөлөөрөө өдөрдөж гэтэл 16 дугаар бүлэгээс өдөр бүрийн хоол хүнсээрээ хангаж өгсөн байгаа. Бурханы ард түмэн чөлөөр явсан 40 жилийн турш ямар нэгэн ажил хийгээгүй. Өр нөгөө тарьяагүй. Бурхан тэдний өдөр бүрийн хоол хүнсийг хангаж өгсөн байгаа. Тоолог 11-р бүлэгт Бурханы ард түмэн өдөр бүр Бурханы хангаж өглөг хоол хүнсээрээ сэтгэл хангалуун биш. Бурхан өдөр бүр хоол хүнсээ хангаж өгсөн боловч талархсангүй. Бурханы өмнө гомдсон түүхэн үйл явдлын тухай бичсэн байна. Тоолог 11:4-нд тэдний дундах холигдсон хүмүүс Шонахай хүсэлд автаж мөн Израилийн хөвгөлж дахин уйлж хэрэг бидэнд идэх мах өгөх вэ? Хэн бидэнд идэх мах өгөх вэ? Бид Египт нутагт үнгүйгээр идэж тассан цагаас өргөст хэмх тарвас ногоон сонгийн сарамшиг санагалж байна. Харин одоо ойготож гүйчлээ. Энэ маннагаас ондоо харах юм юуч алаг гिचг. Бурхан өдөр бүр тэдний идэх хоол хүнс боёо маннагаар хангаж өгсөн боловч тэд нар хоол хүнсээрээ хангаж өгсөн эзэнд талархсангүй. Сэтгэл хангалуун байсангүй. Бурханы өмнө шонахайж гомдож Бурханы өмнө гомдлоо гаргасан байна. Эдийн өргөл бүр тийм ээ. Өдөр бүрийн хоол хүнсээр хангаж өгдөг Бурхандаа талархраа гэж Бурханы ард түмэнд тушаасан болж тэд нар идэх хоол хүнсээр хангаж өгсөн Бурхандаа талархсангүй. Тийм учраас 40 жил чөллийн амьдрал дуусах үед Бурхан Мосегээр дамжуулж чиний өдөр бүрийн хоол хүнс чи өөрөөсөө хичээлж үтгэх хүчин чармайлт чиний ажил хөдөлмөр олдог биш. Бурхан бүхнийг хангаж өгдөг гэдэг. Та нар битгий мартаарэ гэж дээд хууль 8:16-аас 17-нд Бурхан шаасан байна. Чамайг номтхон
чамайг сориж шалгаад эцэст нь чамайг сайн сайхан амьдруулахын тулд тэрээр чиний 해적 өвгөж мэдхгүй байсан маннагаар чойд чамайг хооллож байсан билээ. Бурхан 40 жилийн турш Бурханы ард түмэнд маннагаар хооллож байсан. Энэ нь ямар утгатай вэ? 17. Миний чадал, миний гарын хүч тэнхээ энэ хөрөнгө чинийг надад бий болгосон юм гэж чи зүрхэндээ хэлүүж ийгс. Миний хүч чадал, миний гарын хүч тэнхээ, миний ажил хөдөлмөр, миний хичээл зүтгэл хөрөнгө чинийг би олоод би идэж ууж амьдрэх байна гэсэн санаа бодвол төрүүлэхгүй тулд Бурхан 40 жилийн турш маннагаар хооллуулсан байна гэж сануулсан байна. Тийм ээ. Эдийн өргөл бол бидний өдөр бүрийн хоол хүнс, бидний ажил хөдөлмөр, бидний хичээл зүтгэлэр олох биш. Бурхан бүхнийг хангаж өгдөг юм гэдэгт итгэж, түнд талархаж, түүнийг алдаршуулахын тулд эдийн өргөрөө гэж Бурхан тушаасан байна. Хоочингэрний Бурханы ард. Бурханы мөн эдийн өргөлийг өргөдөг байсан боловч өдөр бүрийн хоол хүнсээр хангаж өгдөг Бурхандаа чин сэтгэлээсээ талархснаа илэрхийлж чадсангүй. Дуулал 5-р бүлэгт Бурханд талархлын тахилыг өргөж хамгийн дээд нэгэнд амлалтуудаа биелүүлсэн. Бурханда талархлын тахилыг өргөж. Тийм ээ. Бурхан миний амьдралын бүх хэрэгцээг хангаж өгсөн. Бурхан намайг бүх өвчин жовлон шаналс хамгаалж өгсөн. Бурхан надад ажил хөдөлмөр эрхлэх боломжийг хангаж өгсөн. Тийм учраас миний өдөр бүрийн хоол хүнс, миний амьдрал бүх хэрэгцээ, миний хүч, миний чадал, миний ажил хөдөлмөр хангах биш. Бурхан хангаж өгдөг. Бурхан сахан хамгаалж өгдөг. Гэдэгт итгэл бидэнд хэрэгтэй байгаа. Бурхандаа талархлын тахилыг өргөж хамгийн дээд нэгэнд амралтуудаа биелүүл. Тэгвэл жовлон шаналангийн өдөр намайг дуудаарай. Би чамайг аврах бөгөөд чи намайг хүндэтгэнэ. Бурхандаа талархлын өргөдөг хүмүүс. Бурханыг дуудахгүй. Бурхан биднийг аварж бид нар Бурханыг улам хүндэтгэн дээдлэх болно. Амен. Дуулал 5-р бүлэг 23-т талархлын тахилыг өргөж нь намайг хүндэтгдэг. Ямар хүмүүс Бурханыг хүндэтгдэг гэнэ? Талархлын тахилыг өргөж
남아의 훈디티기다. 탈락하는 örgüçük 줍 잠아라 잠놀지 borhan tut avralik uçul barna harin tollo arun nektur 볼레빙 borhan이 알다. 어떤 볼 헐 혼세의 한 가지 욱뚝 borhan다 달 흐승quy borhan다 달 흘린 다클릭 örgüçün borhannik 훈디티기 tut 이티기 байсан гэсэн утгатай байгаа байна. Тийм учраас эдийн өргөл бүтэв. Үнэхээр талхлын тахил байсан. Миний амьдралын бүх хэрэгцээ. Өдөр бүрийн хоол хүнсээр хангаж өгдөг. Бурхандаа танигч, түүнийг хүндэтгэж, түүнийг алтар шуулдаг өргөл бол эдийн өргөл байсан юм а. 예수 직성 бидний бүх хэрэгцээ өдөр бүрийн хоол хүнс бидний тэнгэлэг эцэг бурхан бүгдийг хангаж өгдөг гэдэгт итгэх ёстой талаар сургасан байгаа. Матай жургагийн 30 тиймээс юу идэх билээ? Юу уух билээ? Эсвэл юу өмсөх билээ гэж санаа бууж харинхан ийм бүх зүйлийг царамайн хайдаг билээ. Харин Тэнгэрлэг эцэг чинь та нарт энэ бүхэн хэрэгтийг мэддэг юм аа. Амен. Бид нар бол Тэнгэрлэг эцэггүй харинхан биш. Бид нар бол Тэнгэрлэг эцэг бурханы чорингач эмит бурханы хүүхэд байгаа. Тийм учраас Тэнгэрлэг эцэг бидний бүх хэрэгцээг хангаж өгдөг учраас бид нар юу идэх вэ? Юу уух вэ? Юу өмсөх вэ гэж идэх хоол хүнсээр амьдрал хэрэгцээгээр санаа зовох биш. Бурхандаа Тэнгэрлэг эцэг бурхандаа итгэж түүнээс гойх хэрэгтэй байгаа. Есүс Христ эзний заасан гуйлтанд юу гэж гуйгаарэ гэж тушаасан бэ? Бидний өдөр тутамын хүнсийг өнөөдөр бидэнд хайлаач. Өдөр бүрийн бидний бүх хэрэгцээ хоол хүнсийг эцэг бурханаас гуйгаарэ гэсэн байна. Тийм учраас хуучин гэнэ бурханы ардтан эдийн өргөлийг өргөх үе болгонд бурхан миний өдөр бүрийн хоол хүнс ба бүх амьдрал хэрэгцээг хангаж өгдөг гэдгийг итгэлээр гэрчлэн тунгаглаж бурханы өмнө талархах сэтгэлээр эдийн өргөл өргөж байсан. Өнөөдрийн бидний мөргөл ба өдөр бүрийн амьдралд өдөр бүрийн хоол хүнс ба амьдралынхаа бүх хэрэгцээг хангаж өгсөн бурхандаа талархах эдийн өргөл бидний амьдралд хэрэгтэй байдаг юм а. Бидний амьдрал хэрэгцээ миний ажил хөтөн, миний хичээж үтг, миний хүчин сарамайгаар хангагдах биш. Эцэг бурхан миний Тэнгэрлэг эцэг бүгдийг хангаж өгдөг гэдэг.
итгэх итгэл хэрэгтэй байгаа. Бас эзний заасан гуйлтын бид өдөр бүр эзэмнээ. Миний амьдралын хэрэгцээг хангаж өгөөч гэж залбиран уух хэрэгтэй байгаа. Бас бид нар сайн ажиллаа хийж Бурхандаа алдарыг өргөх ёстой байгаа. Эцэст нь бид нар ямар нөхцөл байдалд ч Бурхан миний амьдралын бүх хэрэгцээг хангаж өгдөг гэдэг итгэвэл бид нар Бурханы өмнө гомдох биш. Сэтгэл хангалуун байх ёстой байгаа. Филиппои 4:11-д Ээж Паул шоронд хоригдож байсан боловч сэтгэл өөрөөлж хангалуун байсан юм а. Филиппои 4:11 би үүнийг дутагдсны улмаас ирж байгаа юм биш. Учир нь би байгаатай сэтгэл хангалуун байж сурсан юм а. Амин. Байгаатай сэтгэл хангалуун байхыг бид нар сурах хэрэгтэй байгаа. Би тарчхан байхыг ч мэднэ. Элбэг дэлбэг байхыг ч мэднэ. Ямарч алиба нөхцөл байдалд чатгалан болон өлсгөлөн байж элбэг байх дутагдахын ал алинхэн нууцад би суралцсан байгаа. Заримдаа бидний амьдралд элбэг дэлбэг хангалуун байх үе байгаа. Заримдаа бид нар чатгалах үеч байгаа. Харин бидний амьдралд заримдаа дутах үеч байгаа. Өлсөх үеч байгаа. Харин ямар нөхцөл байдалд ч байгаагаа сэтгэл хангалуун байх. Энэ нь итгэлээр төлөвшсөн Бурхандаа талархдаг түүнд итгэдэг хүний амьдралын нууц байдаг юм а. хайтэйч нараа өнөөдрийн та нарын амьдралын нөхцөл байдал ямар байдаг вэ? Заримдаа бидний амьдралд юмараа дутагдах үеч байдаг. Өлсөх үеч байдаг. Юмараа дутагдах үе, өлсөх үе Бурхан унтдаг биш. Бурхан байдаггүй, надад туслахгүй биш. Бурхан дутагдах, өлсөх нөхцөл байдалаа биднэрт Бурхандаа итгэж, таатгаж, байгаатай сэтгэл хангалуун байхыг сургадаг гэдгийг та нар битгий мартаарай. Филиппои 4:18-д гэвч би бүгдийг хүлээн авч хангагдсан. Би Эпфродитус та нарын юмшиг хүлээн аваад дүүрэн байна. Би хангагдсан байна. Дүүрэн байна гэсэн. Паул Филиппоч хоолгооны итгэж нарын хэндив тусламж аваад та нарыг явуулсан нэг аваад бүгдийг хангагдсан. Би дүүрэн байна гэж хэлж байгаа. Бурхан бидний амьдралын бүх нөхцөл байдлыг сайн мэддэг. Бурхан бол хангагч байгаа. Бурхан бол биднээс өмнө бидний амьдралын бүх хэрэгцээг
мэддэг бурхан байгаа. Өнөөдөр эдийн өргөлийн тухай хамт үссэн байгаа. Өнөөдөр та бид нар эдийн өргөлийг өргөдөггүй байгаа. Харин бидний амьдрал ба бидний бүх мөргөлд өдөр бүрийн хоол хүнсээрээ бидний амьдралынхаа бүх хэрэгцээг хангаж өгсөн бурхандаа талархах чин зүрх сэтгэл бидэнд хэрэгтэй байгаа. Талархлын тахилыг өргөдөг хүмүүс бурханыг хүндэтгэдэг хүмүүс. Бас эдийн өргөлөд хамжуулж бидний хоол хүнс ба бидний амьдралын бүх хэрэгцээ миний ажил хөдөлмөр миний хичээл зүтгэлээр хангагдах биш. Миний амьдрал бүх хэрэгцээ бурхан хангаж өгдөг байгаа. Тийм учраас эзний заасан говьтын хатаагүй бид өдөр бүр бүх хэрэгцээг бурхандаа даатгаж бурханаасаа залбирах хэрэгтэй байгаа. Эцэстэн бид нар байгaalаа сэтгэл хангалуун байхыг сурах хэрэгтэй байгаа. Та нарын сэтгэл бурхан хэрхэн хангаж өгвөл та нарын сэтгэл хангалуун байж чадах вэ? Хүний шунал, хүний хүсэл тачаал бүрэн хангагдах үед гэж байхгүй. Бид нар өдөр бүр байгaalаа сэтгэл хангалуун байгаа бол өдөр бүр бурхандаа талархал өргөх болно. Байгaalаа сэтгэл хангалуун байж чадахгүй бол бурхандаа талархал өргөж чадахгүй болно. Өнөөдөр Есүс Христ хуучин гэрийн хуулийг бүрэн төгс биелүүлж өгсөн учраас өнөөдөр бид нар тахил өргөдөггүй. Харин эдийн өргөлийн утаг учир чорло үнж өнөөдрийн бидний амьдрал ба мөргөлд шингэсэн байх ёстой байгаа. Өдөр бүрийн хоол хүнс ба бүх хэрэгцээг хангаж өгдөг бурхандаа цаг үргэлж талархах болтугай. Миний амьдрал бүх хэрэгцээг эцэг бурхан хангаж өгдөг гэдэгт итгэлээр амьдраарай. Бас бурханы хангаж өгсөн бүх юмдаа байгaalаа сэтгэл хангалуун байгаа бол та өдөр бүр эзэн бурханы өмнө талархлын эдийн өргөлийг өргөх болно. Бурхан та бүхний амьдралд талархлаар дүүрэн юрах